I Hip You Hop сүүлийн 7 хоногт болсон хипхопын дүүлэн шүгэний талаар та бүхэндээ хүргэе. 2025 оны Super Bowl бол New Orleans хотод болохоор боллоо. New Orleans хотын унган хүү Lil Wayne Super Bowl-ийн main artist-аар тодорч чадсангүй. Kendrick Lamar бол main artist болсон. Хүмүүс бол энэ тал дээр бол нэлээд их дүцэлтэй байгаад байгаа. Ягаад гэвэл Lil Wayne-ийг болгоогүй Kendrick Lamar-ыг яагаад сонгов гэдэг хэрүүлийн айлан болов шийдэлцэж байгаа. Kendrick Lamar дөнгөж саяхан цомог цацаад цомгийнхоо дуун дээр би бол хуучин Da Carter 3-ыг бол сонсдог байсан. Одоо бол үгүй ухааны юм хэлсэн. Энэ дээр нь бол Lil Wayne зөрүүлээд би зүг зүгээр байж хат яагаад хүмүүс намайг ингэж байгаа юм бэ? Миний сайхан сэтгэлийг битгий сул тал гэж хүлээж аваарай. Суханы битсэн. Хоёр рэприйн хоор юу ч болж магадгүй. Young Money, Cash Money, Billionaires тэр зүгийн хүмүүс рүү Kendrick Lamar жоохон үг шийдэд байгаа. Магадгүй би дахиад нэг дис харж магадгүй. Та юу гэж бодож байна? Сэтгэл хэсэгт бичээрэй. I Hip You Hop Hip Hop podcast-ийн хамтран ажиллагчаар Banking Web 30,000 оролттой энэхүү гоё веб маань хамтарч ажиллаж байна. Энэ удаагийн дугаар дээр хөтлөгчийн хувцсыг бэлдсэн T-Back Mongolia-да баярлалаа. Мөн дээрэс нь хөтлөгчийн үсийг Johnny's Barber Shop. Шинэ амт, шинэ мэдрэмж. Banking Web Mongolia.